Хаалттай ярилцах хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байгаа. Яг одоо манай студид Ончин компанигийн үүсгэн байгуулагч Ончин Сүрэн хүрэлцээрсэн байна. Таны өдрийн мэдээг хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд. За бидний урилгыг хүлээж хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгэхээр татварын хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар бол батлах хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ удаагийн хууль зүйн өмнөх нэмэлт өөрчлөлтөд харьцуулахад эдийн засгийн хөгжлийг хэр хүрээнд дэмжихээр харагдаж байгаа. Та энэ тал дээр яг ямар байр суурьтай байна? Ер нь одоогийн байгаа хуулиндаа бид нар нэг шинжилгээ хийж үзсэн. Ер нь татварын бодлогоор дамжуулаад эдийн засгийн хөгжлийг ялангуяа одоо урт хугацаанд, дунд хугацаанд төрөөс баримталж байгаа одоо эдийн засгийн хөгжлийн бодлогуудыг хэр дэмжиж байгаа татварын бодлогоор энэ талаар бид нар яг шинжилгээ хийж үзсэн. За тэгээ харахад ер нь манай хууль бол татварын хуулийг багцаар нь аваад харах юм бол ер нь нийгмийн хөгжлийг нийгмийн одоо дэд бүтцийг илүү дэмжсэн тэр чиглэл рүү одоо хэрвээ аж ахуйн нэгжүүд хандив тусламж үзүүлэгч гэдэг юм уу нийгмийн асуудлыг шийдэхэд хэрвээ одоо ажиллаж байгаа бол илүү хөнгөлт урамшуул өгсөн тийм одоо байдал бол ажиглагдсан байгаа. За ялангуяа одоо татварын хууль бол 1992 онд одоо анх батлагдсан. За тэр цагаас хойш одоо манай татварын хуулинд нэг ганцхан одоо секторыг дэмжих тийм хуулийн заалт явдаг байсан. За тэр нь болохоор одоо хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой жимс одоо хүнсний ногоо тижэл одоо үйлдвэрлэлийг дэмжсэн тийм татварын хөнгөлчлөлт бол байнга байж ирсэн. За тэрнээс хойш бол яг ингээд одоо үйлдвэрлэлийг эдийн засгийг энэ үйлдвэрийн секторуудыг дэмжсэн тийм хөнгөлт урамшууллууд бол ер нь бол баг байхгүй гэж хэлж олно. Гэтэ сүүлийн нэг 4 жилийн хугацаанд ч юм уу одоо ногоон хөгжилтэй холбоотойгоор эсвэл одоо бидэрт хэрэгтэй байгаа шаардлагатай байгаа одоо эрчим хүч үйлдвэрлэлийг дэмжсэн. За сүүлийн үед бас аялал жуулчлалыг дэмжсэн иймэрхүү хөнгөлт урамшууллууд дөнгөж сүүлийн жилүүдэд л орж ирж байна л да. За бусад хэрвээ хөнгөлт чөлөөлтүүдийг хараад үзэх юм бол дандаа л нэг юм нийгмийн асуудлуудад чиглэсэн. Жишээлбэл одоо юу гэдгийг автобусны одоо юу ажилтнуудтай автобусны одоо билетийг нь даах юм бол түүний зардлыг нь одоо татвараас нь хасж өгнч гэдэг юм уу те. За нийтийн зориулттай одоо 0 барих юм бол бас татварын зарлаас нь түүнийг нь одоо хасж өгнч гэдэг юм уу. Нэг иймэрхүү нийгмийг чиглэсэн юмнууд татварын бодлогоор их байдгийм байна. За яг дөрвтэй эдийн засгийн хөгжил ялангуяа энэ дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийг мөн одоо сүүлийн үеийн инновац одоо ингээд research and development гэж ярьдаг судалгаа хөгжүүлэлтийн ажлуудыг дэмжсэн бусад улс орнуудтай харьцуулахад тиймэрхүү заалтууд бол их байхгүй байгаа даа нь ер нь бол ялангуяа тэр R&D одоо байгууллагууд бол research and development буюу олон чиглэлээр энэ AI хөгжиж байгаатай холбоотой маш их тийм хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Тэр хөрөнгө оруулалтуудыг дэмжсэн тийм бодлогод байхгүй байгаа болохоор энэ маань одоо эцсийн дүндээ яг үр дүнд хүрэх үгүй юу те. Мэдээж одоо татварын бодлогоор илүү дэмжүүл илүү хүчтэй одоо томоохон юм эдийн засгийн хөгжлийг түлхсэн зүйл болох боломжтой байдаг л да. Тэгэхээр тэр талаараа бас дутмаг байна л гэж харагдаж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн хүлээлтэд ер нь хэр нийцэж байгаа гэж дүгнж байна. За бизнесийн бас бодит дэмжлэг бол тэгвэл бас төдийлөн бас болж чадхааргүй байгаа гэж тарж байна тийм. Яг нь эдийн засгийн хөгжил талаас нь зүгээр том дүр зургаар нь харуул би ингэж ярьж байгаа л да. Зүгээр одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд манай нийт аж ахуйн нэгжүүдийн одоо бараг 90% нь жижиг аж ахуйн нэгжүүд байж байгаа тийм 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ч гэдэг юм уу. Тэр аж ахуйн нэгжүүдэд бол жишээ нь одоо 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөхдөө 90% чөлөөлөх 1% татвартай болгох гэмтэр дэмжлэгүүд бол очиж байгаа. За одооны татварын хуулийн төсөл жишээ нь 6 тэрбум хүртэл 10 тэрнээс дэш 25 гэж шууд юм огцом шаталтай байсан бол тэрийг бас 6-аас 10 хүртэлтэй одоо 15% тэгээ 25 гэх мэтээр бас тодорхой хэмжээний дэмжлэгүүд бол аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа гэж бодож байна.
За татврын багц хуулийн төсөлд нөөц төлөгчийн босго 50 сая байсныг 400 сая төгрөг болох заалтыг оруулж ирсэн чинь энэ заалт бол ерөнхийдөө хасагдчихад байна. Тэгэхээр нөөтийн босго 50 сая хэвээр үлдэх нь ерөнхийдөө аж ахуйн нэгжүүдэд бас ямар сорилт эсвэл бэрхшээл эсвэл нөгөө талаа боломж олох байсан гэж таарч байна. Яг 400 сая төгрөг хүртэл энэ нөөтийн босгыг нэмэгдүүлж байгаа. Жишээлбэл одоо яг үүндээ бол энэ аж ахуйн нэгжүүдэд ерөөсөө тийм дэмжлэг болж очтдгоо. Манайхан ингээд бас судалгаагаар үзэхлээр нөөтийн хуулиа бид нар бас нийт аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд нийт бас манай санхүүгийн ажилтнуудын дунд ч гэсэн нөөтийн хуулийг бас буруу хэрэгэлдэг ойлгодгүй юм их ажиглагдсан. Жишээлх юм бол 400 сая төгрөг болгочих юм бол за нэг аж ахуйн нэгж одоо үйлдвэр барья гэж бодъё. Жижигхэн одоо юу гэдэг юм бууз баншны цех байгуулъя гэж бодъё тий. Худалдан авалт тэгээд тоног төхөөрөмж авахлаар тэр нөөттэй ирнэ. Ялангуяа хэрвээ гаднаас орж ирэх юм бол гайл дээр заавал нөөт төлнө. Гэтэл энэ нөөтийг төлөөд уг нь борлуулалтын орлогоос хасаад авчих боломжтой байхгүй юу? Гэтэл 400 сая төгрөг хүртэлгээд босхын өндөр зөрчихлөөр тэр тоног төхөөрөмжөнд хэрвээ 200 сая төгрөгийн үнэтэй байсан бол нөгөө байгууллага маань 400 сая төгрөгийн борлуулалтын орлогогүй байсан бол юу болох вэ гэхээр 200 сая 10%, 20 сая төгрөгийг татвар төлөөл тэгэл алдна гэсэн үг. Хэрвээ та татвар төлөгч байсан бол тэр 50 сая төгрөгийн босготой хэвээрээ байгаад татвар төлөгч байсан бол та 20 сая төгрөгөө анх одоо импортоор оруулж ирсэн 20 сая төгрөгөө та борлуулалт хийхдээ хасаад ингээд энэ бол бизнест одоо ямар ч нөлөө байхгүй байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд 400 болгож байгаа нь яг үүндээ бол жижиг дунд бизнесүүдийг дэмжиж байгаа юм бол байхгүй. Гэтэл манай бизнесийн өөрсдөө энийг бас сайн ойлгохгүй юм л да. Чөлөөлөгдчлөө гэдэг үг өөрөө нөөтийн хуулинд байгаад байгаа нь ингээд татварыг хөнгөлөөд чөлөөлөд байгаа юм ерөөсөй байхгүй гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээд өмнөх хуулиар одоо 2025 онд өргөн барьсан нөөтийн хууль бол одоо шинээр бичсэн байгаа. Энэ бүх ойлголтыг, энэ зөв ойлголтыг одоо хүргэхийн тулд нэлээд сайн шинээр боловсруулсан юм хууль байгаа. Гэхдээ энэ хууль сая сүүлд одоо орсонгүй. Тэр хуулиар бол энэ бүх одоо ойлголтын зөрүүнүүдээс болоод татврын хуулийн хэрэгжилтэнд одоо нөлөөлөд байгаа юмнуудыг нэлээд сайн цэгцэлж өгсөн байсан. Хоёрдугаарт нь болохоор энэ нөөтийн хуулинд нэм чөлөөлт гэдэг маш урт чагсаалтууд байгаа байхгүй. Тэр нь бүгдээрээ чөлөөлж байгаа биш. Яг үүндээ бизнесүүдийг илүү татвар төлөгч болгоод байгаа. Эцсийн одоо татвар төлөгч болгоод байгаа тийм заалтуудыг өгнө бүгдийг байхгүй болгосон байна. Тэтгэврийн реформыг ер нь удаан хугацаанд ярьж байна. Тэр тэтгэврийн шинжилгээг хэрхийх боломжтой гэж хувьчлан харж байгаа гэж та бодож байна. Ер нь олон жил ярьж байгаа тийм 2000 за миний мэдхийн лав зарим хүмүүс 2007 оноос ярьж байгаа гэд бичсэн байсан. Гэтэ ер нь хийх боломжтой гол нь биш те нөгөө нэг тэтгэврийнхаа одоо хөрөнгө оруулалтын сан байгууллага гэхэд тэрний засаглалыг нь одоо маш орчин үеийн болгох хэрэгтэй. Олон улсын стандартад нийцүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш одоо биднэрт гашуун туршлагууд байгаа шүү дээ. Хөгжлийн банкч гэдэг юм уу те. Энэ нь бол айгүй том зөв бүтэц хийсэн. Гэхдээ засаглал нь ажиллаагүй. Тэгэл бид нар одоо өнөөдөр эдийн засгийн хөгжлийг тэтгээд явж явах хэвээр зүйлүүд те магадгүй нөгөө нэг одоо нийгмийн дэд үтцийг бий болгоод явж явах хэвээр хөгжлийн банкны мөнгө санхүүжилт байхгүй. Тэрний оронд одоо бид нар татвар төлөгчдийг нийгмийн асуудлаас шийдэлцээч гээл те татврын хуулиндаа хөгжлөлт оруулаад сууж байгаа байхгүй юу. Гэтэл яг үнэндээ татвар төлөгч компаниудын хөгжлийг нь те тэдний бизнесийн одоо доктортой орчин хөрөнгө оруулалтыг доктортой орчныг нь бүрдүүлээд өгөх юм бол татврын тааламжтай бас бодлогуудаар дэмжиж өгөх юм бол компаниуд өсөж хөгжчөөд өөрсдөө нийгмийн дэд үтцийг татврын хөнгөлөлтөө барих боломжтой эдийн засгийн одоо чадвартай болоод ирэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэн гэтэл бид нар нөгөө суур эдийн засгийн чадвар энтрийг нь бүрдүүлэхээс илүүтэй юу хийгээд байгаа вэ гэхээр буруу засаглал буруу одоо тэгээд бас нөгөө нэг засаглалын дотор бол жишээлбэл тэр тухайн одоо санг тэтгэврийн санг жишээлбэл хөгжлийн банкыг бий болгодог тэр ажилдаг тэр бүтэцтэй чадах тэрийг нь хөгжүүлэхгүй тэгээд 4 жилээр ингээд солиод тэгэхээр ингээд үргэлжийн мөнгө л одоо 4 жилийн хугацаанд дандаа удирдлагууд нь солигддог гол боловсруучнууд нь солигддог болохоор юу болоод байгаа гэхээр дандаа нэг юм learning path болоод байгаа байхгүй юу. Гээл нэг хүмүүс шинээр л суралцж яадаг те эсвэл нэг юм туршилт хийж яадаг ийм талбар болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр
энийг ингээ урт хугацаанд засах хэрэгтэй. Одоо татврын доктортой байдлыг хэрвээ 10-20 жилээр бий болгоно гэж байгаа бол дараагийн нэг бий болох ёстой юм нь энэ засаглалын хугацааг 10-20 жил болгож доктортой болох ёстой.